Дэлхий үнэхээр их өөрчлөгдөж байна. Олон улсын хямрал, эдийн засгийн уналт, байгаль, эколог, генийн сүрэл, цар тахлууд нь бидний хэвийн амьдралыг болон дэлхийн түүхийн гормыг эвдэж сая хүмүүсийн амь насыг авч чадаж байна. Өнөөдөр Бурхан биднэрт авралын сайн мэдээг тунхаглал, эдгэрэл чөлөөлөлтийг явуул дэлхийн улс үндэстнүүдэд нөлөөлөх харааг биднэрт өгсөн. Түүний нэр бол дээдийн дээд. Түүний нэр дор бүх өвчин зовлон хараалууд нуран ундаг. Эзний нэрийг дуудсан хүн болгон аврагдана. Таны тослогоо. Өнөөдөр Бурхан бидэнд хэлэх хязгааргүй чуулганы үүд хаалгыг бидэнд нээсэн. Интернет, тоон системд технологийн ачаар Бурханы үг түгээгдэхэд хэл хязгаар гэж үгүй болсон юм аа. Би Владимирын Гидсний хавдрын эдгэрэл яг одоо явагдаж байна гэдгийг сонсмогцоо. Эцэг минь ээ, Есүс Христийн нэр дотор энэ эдгэрлийг би хүлээн авч байна гэж хэлсэн. Энэ үгийг тунхаглаад дуусмах миний хамаггүй чичирч ариун сүнсний шүргэлтийг мэдэрч эхэлсэн. Ингээд би Владимир Монтантай хамт залбирч нэвтрүүлгийг дуустал нь үзсэн. Энэ цагаас хойш сар гарангийн хугацаа өнгөрсөн боловч намайг зовоож байсан тэр бөөрөнхий хавдар мэдэгдэхэ байсан. Ямар ч зовлонгүй болсон. Илчид маш их баярлалаа. Би эдгэрх юм бол зайлшгүй гэрчлэн гэж Бурханд амласан байсан. Та нар бидэнд байдагт баяртай байдаг. Пастор Викторидаа ч гэсэн маш их баярлдаг шүү. Та нараар дамжуулан маш олон хүмүүс эдгэрэл гайхамшиг авдагт баярлдаг шүү. Өнөөдөр би та нартаа гэрчлэн хэлэхэд би өчигдөрөх шиг нэгэн биш. Жилийн өмнөх нэгэн биш. Одоо би эрүүл эдгээгдсэн нэгэн байна. Энэ бол маш их том ялгаа юм шүү. Та нар надад итгэрэй. Өнөөдөр бол маш онцгой өдөр байна. Би эдгэрэл чөлөөлөлт авснаа та нартаа гэрчилж Бурхныг алдаршуулсан гайхамшигт өдөр байна. Хөл маань өвддөг учраас би суугаад утсаараа үдчихсэн. Би босоод 2-3 алхам хийснийхаа дараа гэмт ойлгосон. Би ямар ч ёололгүйгээр босоод алхсан байсан. Өвдгөө барайл үдтэл бүр зөөлөрсөн байсан. Би бүр өстө үнэхээр алмаарсан байдалд орсон. Би толгоогоо барайл, чийжээ барайл, хөлөө барайл. Бүр яг уучраалгүй халелуя. Эзэн Бурхан минь энэ чи миний эдгэрэл гэсэн. Би одоо яг гэрчлэх болно гэсэн. Энэ удаагийн телекурсетийг үзэж байхад Илч Владимир Монтан миний талаар дараах үгүүдийг хэлсэн. Би нэг нас тогтсон хүнийг харж байна. Энэ хүн булчингийн өвчтөн байна. Энэ ямар өвчин гэдгийг би мэдэхгүй байна. Нэг овгор, товгор зангирсан байна. Энэ хүн одоо эдгэрч байна. Яг одоо эдгэрч байна. Ингэж хэлсэн. Эхнэрийн маань хэлж байгаагаар бол би тэр үед юу ч мэдрэлгүй юм шиг болсон байсан байгаа. Маргааш өглөө би өөрөө босоод гачаагараа явцсан. Хүмүүс эн чинь яагаад яваад унваа гэж гайхацгаасан. Хүүхдүүдээ харцаагаарай. Аав чинь явж байна. Тэр ганцаараа явж байна гэж би хэлсэн. Би аль үйлчлэлээр эдгэрснийг мэдэхгүй ч гэхдээ би бүрэн эдгэрсэн. Энэ бол болсон ер бусын явдал. Та нар хэрв эмч нараас асуувал энэ зүйл байх боломжгүй гэж хэлнэ. Гэвч миний амьдралд энэ зүйл болсон юм. 2019 оны бөөрийн эхо шинжилгээний дараа бөөрөнд ямар ч цус алдалт байхгүй, өөрчлөлтгүй гэсэн онш тавигдсан. Бурхан алдрыг өргөе.
Есүс Христийн сайн мэдээ орон болгоноор тарж байгаа. Өнөөдөр санхүүгийн түншлэгчдийн оролцоотойгоор улс орон болгонд, хот болгонд, зүрх болгонд Бурхны үг хүрж байгаа. Учир нь өнөөдөр өргөл санхүүгээрээ баярын мэдээнд оролцож байгаа хүмүүс байгаа юм аа. Өнөөдөр өөрийн хэрэгцээт санхүүгээрээ баярын мэдээнд зориулж байгаа хүмүүс байгаа. Бидэнд ямар их талархууштай хэрэг вэ? Владимир Мунтяны монгол хэл дээрх Facebook хуудсыг олж аваад түүний видео номлолуудыг сонсож үзэж эхэлсэн. Үүнээс хойш 2 сар гарсан болж байна. Сургаал номлолуудыг үзэж, сонсож байхдаа 10 гаруй жил намайг зовоож байсан мигрэн өвчнөөсөө салсан юм аа. Апостол за одоо яг тодорхой хэлэгдсэн атаархлын хараал нурж байна гэж хэлсэн. Энэ үгийг би надад зориулсан гайхамшиг гэж хүлээж авсан. Өөрийн эдгэргэлдээ Бурханд маш их талархаж байна. Тэд залбирч эхлэхэд би шууд өвдгөн дээрээ сүгдэн унсан. Би ариун сүнсний шүргэлтийг мэдэрсэн. Би маш чанга дуугаар уйлж эхэлсэн. Миний сэтгэл маш их нээгдэж, өвчин алга болж хөнгөрөлтийг мэдэрсэн. Дараагийн өдөр нь би шинээр төрсөн мэт мэдрэмжтэй байсан. Одоо би маш баяр ёслолттой, амьдрах хүсэл эрмэлзэлтэй байна. Олон жилийн хугацаанд би маш их айдастай байсан. Заримдаа айснасаа болоод би сэтгэлийн хямралд ордог байсан. Нэгэн телекрусейдийн үед пастор Викторияг залбирч байх үед би чөлөөлөлтийг авсан. Миний бүх бие халуун шатаж, түүний дараа би амар амгалан чөлөөлөлтийг мэдэрсэн. Энэ өдрөөс хойш би ямар ч айдасгүй аз жаргалтай амьдардаг болсон. Та нар гэрчлэл сонсож явах үедээ зогсоод миний сонсож байгаа гэрчлэл үнэн байна уу, худал байна уу гэж шалгаж үз. Энэ бол нэгдүгээр асуулт. Ингээд энэ бол үнэн, Бурханаар эдгээгдсэн хүн байна гэдэг хариултаа авна. Тэгэхээр Бурхан байгаа биз? Бурхан байгаа учраас л энэ хүн эдгээгдсэн. Тийм ээ. Энэ хүн бол эдгээгдсэн хүн. Та нар бодож эхлэхдээ Бурхан өнөөдөр эдгэж байгаа юм бол тэр өөрийнхөө ажлыг хийж байгаа юм бол тэгвэл Бурханы энэ ажлыг бусдад хүргэхэд нь би оролцож чадах юм уу юу гэдгээ нэг бодоод үз. Та энэ асуултанда тийм гэдэг хариулт авна. Түншлэгчд маань санхүүгээрээ Бурханд үйлчилж байгаа хүмүүс. Тэд энгийн итгэгчид биш, үйлчлэгчид. Энэ хүн санхүүгийн үйлчлэлээрээ Бурханы сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл түгээгдэхэд оролцож байгаа юм аа. Ингэж бодох үед та өөрөөсөө би хэн юм бэ гэдэг асуулт тавьж эхэлдэг. Хэрвээ би Бурханы үйлсэд оролцож байгаа юм бол би хэн юм бэ гэж асуулт тавих үед би бол Бурханы хүүхэд, Бурхан надад хайртай гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг энэ цаг хугацаанд, яг энд байлгахаар мэдлүүлсэн, яг энэ цаг хугацаанд, яг энэ Бурханы илэрлийг харах зөвшөөрлийг тэр өгсөн. Энийг л чи ойлгох хэрэгтэй. Эрхэм санхүүгийн түншлэгчээ эдгэрлийг хараалаас чөлөөлөгдөж ариун сүнсний шүргэлтийг мэдэрсэн хүн болгон таны тарьсан үрийн ургац юм. Энэ бол таны үржимс. Хэн нэгний ээж нь амьд үлдснэ. Хүү огтуд аз жаргалыг эдэл. Та тэдний нэрийг ч мэдэхгүй. Гэхдээ та энэ газар дэлхий дээр
авралын ажилд оролцсноор тэдний амьдрал өөрчлөгдсөн юм аа.